нэг маш хэцүү сэдвээр ярья. Энэ сэдвийг хүндэхгүй л ерөөсөө болохгүй. Нөгөө багш нарын цалин. Одоо тэгээд 26 онд боловсролын жил болгоод зарлж байна. Зөв. Гэхдээ энэ төсөв төлөлгөө элдвэмийг харахад багш нарын цалин харамсалтай нэмэгдэхгүй юм шиг байна. Нөгөө хуулинд байгаа инфляцийн 6%-аар л нэмэгдэх баг. Тэгэхээр бид нэр яг одоо багш нар маань биднээс юу хүлээж байгаа вэ гэхээр боловсролын жил бол зарлж байгаа юм чинь багш нарын нэг цалин хөлс ахуй амьдрал дээшлэх байхаа гэж юм хүлээлт олон нийтийн дунд багш нарын дунд байгаа шүү дээ. Бид нар одоо тэгээд юу гэж хэлэх юм бэ? Уучлаарай. Улсын төсөв хүрэхгүй гэдэг нөгөө юм хэлээ сууж явах юм уу? Яг бодит байдал дээр тийм шүү дээ. Боловсролын жил болгол зарлчаад багш нарын цалиныг нэмж чадахгүй байгаа гэдэг ийм асуудал төр очино. Багш нарын цалин нэмэгдэх асуудал ярихаар цалин ярьлаа гэдэг ярихаас өөр арга байхгүй шүү дээ. Одоо яах юм бэ? Үнэндээ багш нар дутагдaltaй байгаа сая Галбадрах гишүүн хэлж гин мөнхтэй гишүүн төр зөндөө хэлсэн. Багш нар байгаа шүү дээ Монголд. Монголд биш нөгөөдөл маань Солонгост байгаа ихэнх нь тов тодорхой шүү дээ. Сая нэлээд олон гишүүд хэллээ. Энэ багш мэргэжил эзэмссэн. За тэгээд эсвэл дөнгөж төгсөөд багшийн ажлыг хийхгүй байгаа одоо тав өндөр байгаа. Яагаад хийхгүй вэ? Тав тодорхой шүү дээ. Би өмнө ч хэлжсэн ажлын ачаалал их цалин бага. Энэ ажлаас халширдаг. Тэгээд яг үнэндээ бидэнд байгаа цөөхөн боломжуудын нэг нь багш нарынхаа цалинг нэмжиж энэ ажил одоо ажлын байранд нь багш нараа одоо буцааж урайлж авчрах ийм л зүйл шүү дээ. Тэгэхээр энийг бид нар одоо юу гэж тайлбарлаж юу гэж ойлгох юм бэ? Олон нийт маань юу гэж ойлгох юм бэ? Маш их хүлээлт үүссэн байгаа. Тэгэхээр энэ асуудал бол эрт тожи хэзээ нэгэн цагт биднэрт бүгдэнд нь яригдах бах. Мэдээж улсын төсөв хэцүү байгаа, эдийн засаг хэцүү гэдгийг ойлгож байна. Тийм учраас би нэг хэцүү асуудлыг одоо ярихгүй өнгөрч бас болохгүй, ярихад бас хэцүү нэг ийм зүйл байгаа шүү дээ. Энийг одоо яах ёстой юм бэ бид? Одоо ингээд ярихаар нэг хэдэн гишүүд нь багш нарын цалингаас өөр юм ярьдгүй гэдэг юм ярьдаг. Тэгээд бүр сүлдээ ярихаар одоо ярьсан хэрэгт орох гээд байгаа юм шиг. Гэхдээ ярихгүй гэтэл энэ асуудлыг шийдэж бид нар ард нь гарч чадахгүй ийм байдалтай байгаа даа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар багш нарын цалин багч болсон нэмэх арга байдгүй юм уу? 6%-аас гадна шүү. Инфляцийн тэр бол дэвтэргүй инфляцаар ороод ирнэ. Энийг одоо хаана бодмоор байна. Яах ёстой юм бэ? Яг тэр өнгөрсөн жилүүдэд овоо нэмэгдээд багш нарын нэг итгэл үнэмшил нэмэгдээд магадгүй бас энэ багш болох залуучуудын тооч нэмэгдэх тийм хандлага тодорхой хэмжээгээр гарсан гэж би бол ойлгодог. Гэтэл ингээд эргээд нөгөө бид нар бол ингээд үе шаттайгаар тогтмол нэмж явах ёстой болов уу гэж би бодож байгаа. Одоо их баг одоо дүүрч өөрсдийнхөө боломжоор тэгжиж энэ салбарт чинь нэг салхисээр орж багш нар юм уу багш болох байгаа залуучууд урам зориг өгөх байх л та. Тийм учраас энийг одоо бас хаана бид нар бүгд өөрөө бодмоор санагдаж байгаа юм шүү гэдгийг онцлог хэлэх гэсэн юм аа. Баярлалаа.